За hi guys. Өдрийнхөө бичлэг тавтамарл. Тэгээд би уулын бичлэгээ рекорд хийсэн юм аа. Тэгсэн чи харин бичлэг маань дундаасаа тасалтаад багтаанч маань дүүрээд комны маань. Тэгээд тал хэсэг нь байхгүй заяа. Тэгээд би бүр амар тэлтэрсэн. Тэгээд тал хэсэг нь байхгүй бол тэгээд яг тэр тал хэсэгт нь байхгүй хэсэг дээр нь яг юу болсныг одоо харуулъя заяа. За тэгээд бичлэгэнд орцгоё. За ер нь бол тал бичлэгээс хойш ер нь нэмэрх юм болсон заяа. 10,000 левел үрсэн. Яг миний нөгөө яг багтаамжинд дүүрээд дууссан хэсэг болохоор 7500 левел дээр багтаамжинд дүүрээд дууссан юм лээ. Тэгээд юу Sword-ны статс дүүрсэн. Тэгээд defense armor байгаа. Тэгээд title-уудтай болсон. Тэгээд юу гайсан? Shadow beat орсон. Тэгээд чин яалаа. Тийм. Skill tree-г нээсэн заяа. Энэ дүнш нэгтэл 3-аар нэгт юм шүү дээ. Skill tree-г нээгээд тэнгүүтээ тийм. Бас юу яс. Ascension 1 орсон. Яг тэрнээс хойш Ascension 1 ороод одоо 2 ороход Void Fragment-аас 3, Limitless Ring-ээс 2. Тэгээд юу яа гэж ярьсан. Main акнаас энэ 2 материалыг аваад Ascension 2 орчих гэж ярьсан. Тэгээд Judgment юу гэж унших юм бэ? Энэ дээр очоод бичлэг маань ер нь хэд олдуулсан дээ. Тэгээд яг дараагийн бичлэгэн дээр Atomic юм уу Ice-ко хоёрын нэг нь авъя гэж ярьсан. Тэгээд бас юу дараагийн бичлэг маань 1000 үзэлт 1000 лайк авал би giveaway хий гэж ярьсан. Юуны giveaway гэхээр нөгөө шинээр гарсан Black Reaper giveaway. Тэгээд ер нь иймэрхүү бас ахгүй юу тэр бичлэгнээс хойш. Тэгээд тийм юмс. Одоо тэгэхээр хоёр хэдүүлээ юу яасан. Яг тэрнээс өмнөх бичлэгтэр яг юу болсныг үздэгээ заа. За hi guys. Бичлэгтэй тавтамарл. Тэгээд өнөөдөр Noob Tube Pro-га явна. Тэгээд өмнөх бичлэгээр хийсэнчлэн Shadow авна. Тэгээд бас 10,000 левел хүрнэ. Тэгээд бичлэгэнд орцгоё доо. За өмнөх бичлэгээр чи энд дууссан байгаа шүү дээ 2500 левел түрээд. За cosmetic crate нэг шүү дээ. Задлж. За тэгэхээр төлөвлөгийн зорилго заяа Shadow заяа. Shadow аваад дараачих нь болохоор артефакт нэг юм шиг юугаа Power болон юугаа spec тэр хоёр байна заяа. Энэ Power чинь тэр 11500 левел дээр мэддэг заяа. Тэгээд энийг нээх гэж өнөөдөр үзэн. Тэгээд чин Shadow аваад тэгэл болоо даа өнөөдөр. Эхлээд хэдүүлээ заяа. Одоо чин энэ дээр хэд хүртэл авах вэ? Энэ дээр болцсон юм шүү. Тэгэхээр бол дараагийн хоолоо юм шүү. Хоолоо. Комбо. Schön. Ui. Also, шинжэк юм. Schön. Нуа юу юм? Тэгэж. Snow бэдүүлөө дараагийнх нь. Гүүш. За ингэ явчихна. Төлөж. За. Ингэ явчихдоо.
Тэгээ өнөөдрийнхөө бичлэгэн дээр яг нөгөө дараалалаараа явъя да. Өмнөх бичлэг шиг нөгөө шууд Shibuya дээр очиж харамдахгүйгээр шууд дараалалаараа явчих яг юунахаа. Тэгээд энэ боссыг алах юм байна. Тэгээд 3000 левел хүртэл юм уу? Тийм шүү. 3000. Миний чи X гэлээ дараалчих. Чин хонжо хийснээр дараалалаар мөглөө. Дараалалаараа өгчөө. Тэгээд чи одоо шайдавч дуугаа. Одоо баг шайдаа авсан зүйл биш үү дээ. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгэн дээр X гэлээ. Тийм л юм байна. За би шайдавч юу вэ? Би ч өмнө бичлэгэн дээр нь шайдав боорно. Рейсинг батс штэ. Материал нь 1 atomic core, 4 shadow sense, 8 void seed, 20 emerald capsule. Ингэчи гэж бодож байгаа юм лээ. Нөгөө миний main account-наас хэдүүлээ баг item авчихуу да. Хэдүүлээ гэлж. Одоо энэ чи юу яаж тань? Бас нөгөө даанжгаа нэг хэд бас quest хэлүүлнэ. Тэглэж угаасаа 5000 level үлчиж даанжгаа яа юм шүү дээ. Тийм учраас хэдүүлээ. За материалын авчид уу угаасаа өмнөх бичлэгэн дээр pay to win явуулах гэсэн юм шиг. Шууд материалын аваад дай тнаа гэсэн шүү дээ. Shadow аваад F skill яваа гэнэ. Level авчих. Зондоо яачна. F skill яачна. Борхамен. Юу вэ? Жим 15,000 жим гэнэ. Надад чист болоо чист. Надад баруун хавтай. Хүрхнэ. Ингээд. Хүрхгүй юм байна. Чист. Legendary чист гэдэг шүү дээ. За тэгэхээр хэдүүлээ. Одоо main account-аас л авах юм даа. За 17 secret chest авчлаа. Тэгээд James толчно. Хангалттай 15 James болчихгоо. Өнөөдрийнхөө бичлэгийг бас тулгамааргүй. Гэс. Shadow авсан. Тоглоцоо зүгээр. Shadow авсан. За одоо гяс. Хөгжи. Шайдавч сайн л та. Тонзмай. Би энэ хийсэн үгнээсээ бацчихъя. Энд цаа шууд хоолоо.
хоолой. Энд нэг хэсэг болчих. Энэ 7000 левел болчих юм шүү дээ. Тэгэд апплчад төлөөр 7000 левел хүртэл. За 7000 левелтэй болоход 6 левел дотор. Тэгээд 7000 левел. Тэгээд 7000 левел болоход би юунасаа үгүй Шинжуку айландасаа болоод Актем айланд дээр үрдэрсэн. Тэгээд 7000 левелтэй болж байгаа нь юу юм бэ? Хоёр шинэ тайтл авсан. Чемпион, коллектор гэдэг. Тийм хоёр шинэ тоосон да. Тэгээд би ер нь сая ахилж байгаа юм гэж бодлоо. Юу скил трийг нэгээд скил трийг хийдээс нэгтлээ. Скил трийг нэгээд иртгэн шиг 7500. 500 левелтэй гэж. Тэгээд скил трийг нэгээд юу Shadow-ха скиллийг нэг гэж бодож байна. Тэгэд бас тийм аксессуартай болчих гэж бодлоо би сая. Тэгэд хамгийн гайгүй нь болохоор Nighting аксессуар байгаа. Эсвэл Soul Reap-ийн аксессуар энэ хоёрын нэг бай гэж бодож байна. Тэгээ би шууд тэрнээс өмнө заяа. Энийг яах юм бэ? Гэс 10,000 дэлгэрч. Тэгээ сая 7000 левел хүртэл юу яла. Нэг 10-аас 15,000 татлаа. Нэг 10,000 левел хүртэл 10,000 зүйл баха. Тэгээд 10,000 левел хүрчихэд тэгээд хэлсэн. За ингээд ер нь бичлэг маань ингээд дуусж байна. Яг өмнөх бичлэгэн дээр яг ийм болсон. Энэс цаашаа ингээд дуусчихсан байлээ. Багтаамж маань дүүрээд. Тэгээд сая сонсончлон giveaway зарлана. 1k 1000 үзэлт 1000 лайк авал. Тэгээд giveaway зарлуулахыг хүсчихвэл лайк дараарай. За баяртай.